Kingdom-ийн хамгийн аюултай дүр бол Shogun буюу жанжин биш худалдаачин. Тэр гай бүр ингэ юучгүй хоосноос гарч ирсэн заяа. Энгийн худалдаачин байжгаад бүтэн улсын ерөнхий сайд болтлоо дэвшсэн заяа. Тэгэд аним яг дөнгөж эхэлж байхад мань нөхөр хаан судлыг авахд ерөөсөө имхэл ойрхон байсан. Бүр яг бүр авах гэсэн. Дөнгөж аним эхлээд эхний анги гарч яхад. Мань нөхөр дэд хилцлийн ширээн дээр Рибокуг илүүрхэж байгаа тийм үү. Бүтэн хятадын утга зохиолд бүр ингээд төв нэмэр оруулсан заяа. Тэгээд 7 хоногийн системийг хамгийн анх гаргаж ирсэн. Боддоо ингээд 500 жилийн турш дайн хийж байгаа бүх хүмүүс дайтаж байгаа үед тэнцээ нэг гай ингээд бичиг зохиол худалдаа мөнгө төгрөг гээ явсаар агаад тэ. Тэг яг би энийг Kingdom-ыг 4 дахь удаага үзээд тэгээд тэгэхэд л анх удаага ойлгож байна. Тэрнээс өмнө болохоор би яагаад ч юм бэ одоо жоохон дутуу үнэлээд байдаг гэсэн бохгүй юу? Нэг тийм улс төрч болохоор ч юм уу те мэдгүй. Гэтэ миний буруу байсан байна.